За сайн байцгаана уу? За өнөөдрийн ярих сэдэв маань эцэг эхийнхээ эвгээлийг хүртэх тухай зам мөрөө тэгшилж заяа тавилангаа өөдөө гаргах тухай ийм подкаст яриа хийя гэж бодож байна. За би өөрийнхөө тууллаас бас нэг хуваалцъя. За миний хувьд гэх юм бол багтаа бол аавгүй өссөн, ээж эмээ хоёр дээр өссөн. За тэгээд сүүлд 13 тай байхад бол аавтай болсон. За маш сайхан элэг бүтэн амьдралтай болсон. За тэрний өмнөх зүйлийн талаар бас ярилцъя гэж бодлоо. Одоо өмнөх баг нас гэх юм уу. За яагаад энэ талаар ярих болсон бэ гэхээр хүний амьдрал бид нар бол маш олон их энгийн аав ээж гэдэг хоёр хүнээс бүтэж байгаа шүү дээ. Тэ? Аав ээж. Баруун тал нь аав, зүүн тал нь ээж. За тэгээд амьдралын явцад гэх юм уу сурч мэдэж явахын хэрээр аав ээжтэйгээ харилцаагаа сайжруулах нь маш чухал гэдгийг бол их сайн ойлгосон. За хүмүүсийг ажиллахад ч тэр өөр дээр анализ хийхэд ч тэр ер нь тийм. Одоо ээжтэй ингээл муудалцаал гарвал тэр өдрийн ажил дээр сонио нэг тийм амар бүтэд байдаг зүйл бол байдаггүй. Яаж ч байсан. За ер нь бол ээжтэй бол муудалцсан ч гэсэн тэгэл би уучлал гуйдаг. Мэгчтэй миний зөв, мянга миний зөв. Ээж мянга буруу. Одоо зөвл нэг тийм сэтгэл төрдөг штэ ээжтэй. Яагаад юм байгаа бэ гэл тий. Гэсэн ч мянга миний буруу байсан ч би ээжээс уучлал гуйдаг. За уучлаарай охиныгоо энэ сайхан хувь заяа хувь тавилан өгсөн энэ сайхан биеийг төрүүлсэн гэд би ээжээс л уучлал гуйдаг. За төрсөн аавын хувьд гэх юм бол за ер нь л хүүхдийн сэтгэхүйгээр бол орхио явцсан гэдэг юм сэтгэхүй бол байсан, гомдол бол байсан. Тэр гомдол 20 жил бараг үргэлжилсэн болов. Яг хэдийгээр одоо юу гэх юм ээжийн сайхан үгээр одоо ээж маань хэлсэн үгээр бол их сайхан байж болохч хүүхэд чинь хаяа явцсан штэ, байхгүй байж штэ, хамт байхгүй л байж штэ гэдэг утгаараа гомдолтой байсан. За тэр гомдлыг би 2 жилийн хугацаанд өглөө оройгүй залбирал үлдэж ангаалтыг өөртөө хийсэн. Уучлсан, өршөөсөн гэх юм уу? За ер нь л яг тийм л байсан л да. За одоо энийхэн дэгэхэд төрсөн эцэг нь хаяа явцсан, жихэн хаяа хин ч хаяа явахад бэлий юм биш үү гэдэг юм сэтгэл байсан байхгүй юу? Энэ бол маш тийм хүүхдийн хувьд бол маш тийм яг 20 хэдтэй байсан ч гэсэн зүрх сэтгэл хүүхдэр л байгаа шүү дээ. Тэгэхэд маш тийм эмзэглэмээр, гунигламаар, гутармаар тийм зүйл байсан. Тэрийг гэхдээ би давж гарах гэж хичээсэн. Үгүй. Аав минь байгаагүй бол би энэ ертөнцид төрөхгүй. Тэр сайхан генийг нь би авч өвлөхгүй. Манай төрсөө бол их тийм ген одоо өндөр IQ одоо юу гэх юм толгой сайтай, оюуны бэртэй ч гэх юм уу тийм хүн. Тэгэхээр өндөр нуруутай ийм сайхан монгол хүн гээд аавгаа бол маш их аав минь хэрэг байгаагүй бол би яаж энэ ертөнцид энэ сайхан нарт хорвоод мэдлэх билээ. Дээрэс нь би эрүүл сайхан төрсөн байна гэд 2 жилийн хугацаанд би өглөө оройгүй тасралтгүй бясалгалж өдөрт 2-3 бараг 4 цаг ч гэсэн уйлдаг гэсэн. Уйлна гэдэг нь зовлонгийн гэхээсээ илүү хайр инэрлийг мэдэрч залбирч өршөөж бас энэ тийм амаргүй зүйл биш л те. Аавда гомдох гомдол 20 жилийн гомдол бол тийм бас ингээд 2 цагийн бясалгал хийгээд
өнгөрдөг зүйл бол биш. За тэгээд аав руугаа бичиж аавыгаа одоо ирж хайж яг ирж хайгаад бас тийм хүссэн хариулт авч чадаагүй байсан. Гэхдээ дахин уучлах зүйлийг би бас л хийсэн гэсэн. Аавын хувьд л намайг 2-3 удаа игнордох гэх юм уу, тийм зүйл байсан. Гэхдээ би давж гарсан. Аавынхаа аав шиг, аавынхаа ээж шиг би хандсан. Зарим тохиолдолд одоо би бас ээжхийн ээж шиг, ээжхийн аав шиг энэрнгүү байхыг хичээдэг. Уул нь би хүүхэд нь шүү дээ. Би уйлал унжирнал юм нэхэл одоо та нарын их стресс, тех стресс гэдэг юм яа их нь гарч исэн. Гэхдээ сүултээ үгүй юм бэ. Одоо их аавынхаа аав, ээжийн ээж нь байх цаг гэж бас байдаг. Энэрнгүү бай, өөрийгөө чөлөөлье. Хувь тавилангаа гартан авъя, амьдралынхаа эзэн болъё гэвэл өшөөх хэрэгтэй. Хичнээн муу аав ээж байсан гэд энэ биеийг, энэ хувь тавилан, энэ нарт замд твд чи амьдарч, амьсгалж чадаж байгаа бол талархах нь зүй. Яг одоо нэг сүнсглийн ертөнц юмар гэх юм бол магадгүй миний давах ёстой даваа. Хэрвээ би гомдож шаналаад гонж гутраад байсан бол миний цаашдын зам мөр ийм бас нэг сайхан байхгүй ч гэх юм уу, эсвэл нэг тийм юм хад чулуу зүрхэнтэй тэйчгсэн тэг ингээд дараагийн хүмүүстэй найзалж нөхөрлөхөд тэр маань ингээд тэр шаг одоо юу гэдүүлээ юм болохыг үүсэхгүй. Угаасаа тийм болдог. За ээжтэйгээ харилцаагаа сайжруулснаар эмэгтэй энерги өсгөж чаддаг. Ээжтэйгээ сайхан харилцаатай байснаар эмэгтэй хүмүүстэй сайхан харилцдаг. Эмэгтэй хүмүүсээс орж ирэх тэр эвгээлийг авч чаддаг. Аавтайгаа харилцаа сайтай байснаар эх хүнтэй нөхөртэйгөө харилцаа нь сайжирдаг, сайн байх ёстой. Яагад гэвэл бидний буруу итгэл үнэмшил, далд ухамсарт хадгалагдсан сөрөг мэдээлэл бид нарыг ирээдүйд ямар шийдвэр гаргахыг хэлж байдаг. Би ингээд хоёр аавтай маш сайхан одоо энэ махан биеийн хувьд л хоёр аав маань амьд цэвэр ингээ байж намайг төвшиж тулаад за яг бүр төвшиж тулахгүй байсан ч би төвшиж тулахаар тийм инэрлэг сэтгэл надад байна. Мянга над руу чулуу шидсэн ч би 1001 инэрл хайрын сэтгэл илгээхэд бэлэн байна. Тэгэхээр би өөртөө аавынхаа ээжийнхээ одоо хайр инэрл эвгээлийг авч байгаа гэсэн үг. Өгч байгаа нь авч байгаа гэсэн үг. Тэрнээс биш авах ёстой гэд одоо ойлгонаад одоо юу гэдгийг тэгэд байх нь хаалгыг хаадаг. За хүртний оншилгоо, сүнсний оншилгооч гэдэг юм уу, тэр зүйлүүдийг одоо маш их байгаа шүү дээ. Сэтгэлийн буглаас травм шарахыг ангаах ёстой. Энэ бол бүр ёстой. За ихэнх ургийн одоо ихэнх травм сэтгэлийн шарахууд бол ураг байхад бас их гарч ирсэн байдаг юм байлээ. Хүүхдтэй болчих, хүүхдтэй болцсон юм одоо яана ахуулах байх уу гэхэд таны урагдах хүүхэд сэвтжидэг. Хүүхдтэй ахуулах байх уу гэхэд таны ураг хүүхэд том болоод насан туршийн хана амиа хорлох тийм сэтэл төрхийг үүсэхгүй төрдөг. Тэгэхээр хорвоо ертөнцид ирсэн бүхнийг хүлээж ав. Ямар ч аав ээж дээр төрсөн, ямар ч үр хүүхэд заяасан тэрийг хүлээж ав. Чамайг хорвоо ертөнцид төрүүлчихэд ахад чи чамд өгсөн зүйлийг чи үүсгдэг, чи хэн бэ?
хатуугаар хэлэхэд энэ нь тасалтгүй одоо юу гэдэг нь жирэмслэх хүүхэд төрүүлээд гэсэн үгийг хэлээгүй шүү. Нэгэнд ирчихсэн, нэгэнд болчихсон зүйлийн талаар ярьж байгаа. За тэгэхээр аав ээжтэйгээ харилцаагаа сайжруулахын тулд энэр өршөө. Мянга чиний зөв байсан ч гэсэн хамаагүй. Мянга чиний зөв байсан ч хамаагүй. Өршөөгөөд энэрээд ээжхийн ээж нь болоод аавынхаа аав нь болоод энэрсэн цагт хүнд тийм хүч орж ирдэг. Яагаад гэвэл ийм дэгшин ингээ одоо юу юм нэг тийм шударгаас илүү зүйлийг чи хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр бахархах сэтгэл төрдөг. За 2 жилийн хугацаанд яг аав ээж гэр бүл одоо оршуудаа би маш их залбирал хийж ангаалтыг хийгээд сарны домж гэдэг юм уу? Сарны домыг бол би бас хийдэг байсан. Найз нөхөдтэй ч хийлгдэг байсан, олон нийтэд ч бас заадаг байсан. Тэрний ачаар маш их одоо тархины чөлөөлөлт, ангаалтуудыг бол явсан. Маш энгийн штэ. Одоо би бас сарны тухай судлаад багш нараас хичээл үзэж байхад заавал шөнийн 15 гэх хэрэггүй мэлээ. Өдөр бүр эвгээлтэй, өдөр бүр сарны эвгээл байдаг, өдөр бүр нарны эвгээл байдаг. Хорон мөч цаг бүр бид нарыг ивэж байдаг. Гагцхүү бид нар тэр үед сэтгэлээ нээлттэй байлгаад сайн сайхан зүйлийг л бодож тээж байхад тэр зүйлийг маань орчлон дэлхий биелүүлэхэд бэлэн байж идэг. За одоо нөгөө бид нарын би 11 сард миний хувьд бол бас одоо 24 оны 11 сарын 11-нд ухааны тэлэх юм сургалтанд сууж исэн. Ухааны шид гээд. Шид гэдэг нь бидний ингээд дуг гэж өөрчлөгддөг тийм шид биш. Эрдэм мэдлэгийг л хэлдэг. Ухааны эрдэм гэх юм. Тэгэхэд 7 хоногийн дараа 7 дахь хичээл дээр миний энд нэг тийм яс өрцний маань яс ингээ помбойгоор гараад ирсэн. Өрц гэдэг маань өрд зүрх хайр инэрл хэлж байгаа. Ийм хавчиг тохойд жоохон ингээ хавчиг байсан юм шиг байна. Тэгээд өрд зүрхээ нээгээд орчлон дэлхийг харах өнцөг маань тэлээд эхэлсэн чинь гэдэг ийм зүрх маань ингээд нээгдсэн гэх юм уу. Энэ дөр махан биен дээр яс бомбах үзэгдэл гарсан. За тэр юунаас болсон бэ гэ би өөрийнхөө ингээд тандалтыг хийж үзэхэд одоо яг энэ арга ертөнцид одоо энэ 3 ертөнцид надад ингээд 2 аав байна. Энэ бол удам хугацааныхаа сүнсглийн хувьд миний одоо намайг өсгсөн аав маань миний аав мөнөөсөө мөн. Цусны холбоогүй гэж хэлж болохч үгүй. Энэ бол сүнсглийн хувьд мөн дээрээс нь хорвоо ертөнцид их хүрэн холбоогүй амьтад хүн нэгийнхэн ч үгүй. Тийм учраас миний намайг өсгсөн одоо хамт амьдарч байгаа аав маань миний аав мөнөөсөө мөн. За тэгээ би өөрийгөө хоёр аавтай гэж л боддог байлаа. Тэгтэл маш гайхалтай зүйлийг мэдэрсэн. Би өөрийгөө ганцаараа гэж бас боддог байлаа л да. Одоо ганцаараа яхаа бие дагаал амьдрал ингээл явангууд. Яг өмнө нь энэ бяцлаглалыг би хийдэг байсан. Гэхдээ бас бүр илүү хүчтэйгээр мэдэрсэн. Тэр юу гэхээр баруун талд та өөрийнхөө аавыг төсөөл. Аавынхаа аавыг байна гэж төсөөл. Аавынхаа аавыг аав. За ингээд зүүн талд ээжийн ээж. Ээжийн ээжийг ингээд төсөөлөд ингээд явуулаад үзье. За хоёрын зэрэгээр авч үзэх юм бол
хоёр аав ээж те. Дараа нь хоёр аав ээжийг бүтээсэн аав ээжтийн аав ээж 4. Тэгээд 8, 16 гэд явна. Тэгвэл 2-ын 13 үе өнгөрөхөд сүнслэгийн хувьд таны ард 2-ын 13 зэрэг өнгөрөх одоо 13 аав өнгөрөхөд 4,000 аав ээжийн сүнсгэл махан биеийн холбоос таны энэ биед байгаа дор хаяж бодод үзтээ. Тэгэхээр чин би ямар их аав ээжийн нүмер нөөлөгт эвгээл миний энэ хоёр мөр одоо энэ хойно зогсож байна вэ? Би ганцаардах учиргүй. Бас би аав ээжээр одоо ямар их аав ээжтэй байна вэ? Ээжүүдийн маань ээж нар, аавуудын маань аав нар намайг харж түшиж дэмнэж байгаа гэж бодохоор ямар их хайр, эвгээл бүр ингээ багтал төрдөг. Дээрэс нь хүний хамгийн эцсийн зорилго үр хүүхдээ тээж, төрүүлж, үргэлжлэн үлдээх байдаг. Үр хүүхдийн төлөө гэдэг, ирээдүйн төлөө гэдэг энэ хүний амьдралын гол зорилгуудын нэг бол энэ мөн шүү дээ. Бидний нэг одоо өвөг дээдс ямар их цаг үеийг тууллаа. Зүгээр л бодоод үзэхэд ямар их дайн, самуун одоо ямар их ороо босгай цагийг даван туулан биднийг үлдээсэн бэ? Бидний аавуудын дунд, бидний ээжүүдийн дунд амиа тавин барин байж тэгэхээр ямар их хайр эвгээлийг бидний аав ээжүүд ураг төрлийн удам бүсааныхан маань заавал нөгөө цуснаас цус гэхгүйгээр одоо бид нар чинь ерөөсөө юм сүлжмэл хамтаар амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр ганцхан цусаар дамжсан аав ээжийг л аав ээжээ гэж бодох биш. Тухайн цаг үеийн нийгмийг одоо нийгмийг цогцлоож бадраажсан өвөг дээдсийг ч гэсэн бас их хүндлэх хэрэгтэй юм болов уу гэж бас бодож байна. Хол сонсогдоод ээж магадгүй хаа. Гэхдээ эдгээр одоо энэ ойлголтууд маань тийм хол бол биш. Ямар тэнгэрийн ямар хол юм ярдیں гэж бодож байж магадгүй. Гэхдээ ер нь бол тийм биш шүү. Бид нар яг өнөө маргаашийн төвжрэл мөгжрөл утаа мотаач гэдэг юм уу яг ийм моментоор амьдарсаар байгаад одоо нэг хэдэн 100 жилийн дайтай юм ингээд ярьж марахаар их хол гаригийн сонсогдохыг байгаад байдаг. Гэхдээ тийм биш юм элэ. За аав ээжтэйгээ харилцаагаа сайжруулснаар үр хүүхдтэйгээ харилцаа бас хөнгөрдөг. За би одоохондоо гэр бүлээрээ зохиож амжаагүй. Гэхдээ ийм сэтгэл зүйн оншилгоо, тестүүд, зурхаач гэдэг юм тэм зүйлийг гаргадаг. Тэгэхэд маш олон хүмүүстэй бол олон зуун хүмүүстэй харилцаж тэдний сэтгэлийн юм трам, шарах юунаас үүдэлтэй яагаад байна гэдгийг ажиглахад бас сурсан үеийн эрдмийг харахад тийм байдаг. Эцэг их нь хүүхдээ одоо юм баригдмал юу гэдгийг хайрлж ийн гээд огт ингэж юм үзүүлэхгүй юм вакуум орчинд өсөхөр хүүхд том болоод өөрийнхөө хүүхдтэйгээ яг тэр хяналтыг тэр сахилга батыг тийм хатуу дэг журмаар амьдруулах гэж үзээд идэг. Тэгээд одоо юу гэх юм бас аав ээжтэйгээ хүслийг нь одоо аав ээж нь хүслийг нь биелүүлээгүү юм уу байлаа гэхэд хүслийг биелүүлэхийн тулд үр хүүхдтэй тэрийг дамжуулдаг. Өөрийнхөө хүслийг өөрөө биелүүлж чадаагүйгээс болж үр хүүхдэд тэрийг тулган шаарддаг. Тэгээд ер нь бол
Яг би одоо энэ үгийг хэлэх нь илүүцэл болов уу гэхдээ аав ээжтэйгээ харилцаа бидний үр хүүхэд, амт нөхөд, хань ижил, амжилт бүтээл бүгднтэй нь хамааралтай байждаг. Тэгэхээр хэлсэнтэй хичнээн аавтайгаа ээжтэйгээ харилцаа за муу биш юм а гэхэд сайн биш бол сайн байлгахыг хичээх хэрэгтэй. Тэр хүмүүсийн төлөө хийгээд байгаадаа биш. Өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл гэдгийг ухамсарлах. Ээжүүд ер нь аюу өрөвдмөр шүү дээ. Аавч гэсэн маш өрөвдмөр. Саяхан надаас яг ийм кейс бол тохиолдсон л доо. Тэр нь болохоор зэрэг ээжийн хувьд бол хизээч байж боломгүй зүйлийг би хийн гэд явж байгаа. Манай ээж яг амьдралаараа туулаад үүсгэх тэр зүйлийг би хийнэ гэд. Тэгвэл ээжийн хувьд бол миний төлөө бүх амьдралаа зориулсан. Ээжийн мөрөөдлийн амьдралыг би авсан. Тэр мөрөөдлийн амьдралыг би одоо ээжийн өнцгөр бол оронгоор нэрвүүлж байгаа. Гэхдээ тухайн үедээ ээж болохоор зэрэг өвсгсөн л дээ энэ байж болохгүй зүйл хэрэг тэх юм бол гэд ээж бол ойлгоогүй. Гэхдээ өөрийнх нь хувьд бол маш том цохилтол болж байгаа юм л да. Гэхдээ ээж маань ойлгоод одоо хүлээн зөвшөөрөөд хэдий ингээд ээжийн хувьд юм гомдмоор одоо хүлээлтээс нөөр байсан ч гэсэн өөр хүүхдийн төлөө гэсэн нөө цоглох зүрх сэтгэл инэрл ихийн сэтгэл нь байсаар л байдаг. Хичнээн хатуу үг охиндоо хэлсэн ч гэсэн ихийн сэтгэл нь байсаар л байдаг. Аав ч гэсэн ялгаа байхгүй. Аавд бүр өрөвдмөр. Аавд бол бүр өрөвдмөр штэ. Яа ээжүүд бол харьцангуй гайгүй ингээл сэтгэл хөдлөлөө ингээл илэрхийлээ гаргачдээ штэ ингээл гараад илэрхийлэл ойрлж хашаамаар байвал ойрлоо хашаарад дотор байгаа юм харьцангуй гайгүй гаргацдаг. Аавд маань ноён нуруу, айлын тэргүүн, өрх гэрийн тэргүүн гэдэг утгаараа уйлж чаддгүй, илэрхийлж чаддгүй. Тэр нэмний оройд байдаг хүмүүс бол маш өрөвдмөр. Яг доор нь байгаа үр хүүхэд тань ижил нь бол одоо төвшиж тулж нөмөрнүүлэгтэнд байгаа. Тийм болохоор аавууд тэргүүнүүд одоо байгууллагын хувьд ч гэсэн захирлууд аргууд альва зүйлийг толгойлж байгаа хүмүүс бол их өрөвдмөр байдаг. Ягаад тэгэхээр тэр хүнд бүх хүн найдаад итгээд хүлээсэн учраас тэр хүнд уйлах ирэхгүй, шантрах ирэхгүй нэг тийм байдалд орчихдог. Хамгийн өрөвдөлтөй хүмүүс бол аавд гэж би бол хэлмээр байна. Сэтгэлээ илэрхийлж бидэртээс төдийлөн чаддгүй. Аав ээжигээ хайрлаарай. Би тийм амар сайн хайрлаад байдаг хүн биш л байгаа юм л та. Гэхдээ үнэхээр хичээж байгаа. Энэ сайхан амьдралыг заяасан аав нартаа ээжтэй маш их талархаж байгаа. Тэгээ өчтөр гэлтгүүгээр ер нь сайхан нэг юм найзаасаа сонсож байгаа байхгүй юу одоо.
хамгийн муу барилгаар уучраад хүүхэдтэй болцоо. Энэ миний тавилан биш ээ. Би их азгуудчлээ гэд найз маань надад сэтгэлээ удалж хэлсэн. Тийм зүйл байдгүй маа. Хамгийн муу тавилангаас үр хүүхэд би болдгүй юм. Энэ үгийг би хэлсэн. Гэтэ энэ бичлэгээрээ давхараас хэлье. Учрын залгах ёстой бол учрын залгаж үр хүүхдийн заяаг түшиж яваа. Үр хүүхэд гэдэг тийм хамгийн муу тохиолдлоор би болдог зүйл биш ээ. Хүний заяа, хүний тавилан гэдэг ямар агуу дэндүү сайхан ховд заяаг хамгийн азгүй гэж хизээж битгий хэл. Заяачин гомдно. Тэнгэрийн эвгээл гэдэг чинь тэр шүү дээ. Бид нар тэнгэрээс зогтох боломжгүйтэй адилхан заяа тавилангаас зогтох арга байхгүй. Давах ёстой бол давна. Хайраар, инэрлэр, өршөөлөөр, ухаанаар. Үр хүүхэд гэдэг бол хамгийн дээд баялаг. Хамгийн сайхан бэлэг. Тийм учраас хүний хүүхдийг ч алгалгүй, өөрийн хүүхдийг ч хайр инэрлэр ханарай л гэж хүсэж байна. Ганцхан миний хүүхдэл одоо бас нэг тийм үнцэг байдаг шүү дээ. Ганцхан миний хүүхдэл хүүхэд, бусдын хүүхэд бол яах вэ гэд алгачилж. Тэр ерөөсөө тийм биш. Чиний миний бүх хүүхэд яг нэг нийгмийг л бүтээн. Өөрийнхөө хүүхдийг хамгийн сайхан тансгаар эрх чөлөөтэйгээр эрхэхээр өсөглөө. Тэр хүүхдийн хүүхэд өөр нэг одоо хамгийн муу гэгддэг тийм хүүхэдтэй энэ нийгмийг бүтээн. Ялгаа ерөөсөө байхгүй. Тэр нэг гоё үг байсан шүү дээ. Данзар авч байгаа хэлсэн. Бороо орохын цагт бүгд л бороонд норно. Өгөхийн цагт бүгд л өгөхөөс хойш зэрэг дэвзэндээ хэрэг байна уу гэдэг шиг. Дэрэг гоё шүлгэлсэн үг гэдэг яг мөтнөр нь хэлж өгдөг. Тэрнтэй адилхан ганцхан миний л хүүхэд гэж битгий хандаарай. Угаасаа ялгаа ерөөсөө юу яахгүй. Надаас гарсан хүүхэд, тэр хүнээс гарсан хүүхэд яг л ижилхэн тоглож наадаж нэг гэр бүл болохыг үүсэхгүй. Нэг гэр бүл, нэг найз нөхөд, нэг нийгмийг бүтээх үр сад. Тэрнээс нэг хүүхдийг сайхан хооллуулад нөгөө хүүхдийг алгачлаа ч гэдэг юм. Айгүй тийм жижигхэн. Өвөл болохоор утаанаас дайжал үр хүүхдээ аваад уусал хүний сэтгэлтэй би ч бас тэгэл байх л та. Шарах. Тэгээ шархан дээр ийм лент тавьсан амьдралаар бас амьдрмааргүй л юм. Тэгээ яг одоо энэ подкастыг төрийн төлөө огтон бож өгч байгаа юм шиг ийм сэтгэл хэлжиж магадгүй. Гэхдээ хамаагүй хэлж явах хэрэгтэй юм бол хэлмээр байна угаасаа. Хэлмээр. Төрийн төлөө огтон бож өгсөн ч яах вэ? Тийм болохоор хэдүүлээ. Инэрлийн сэтгэлтэй бай, хайрлая, инэрээ. Сая хамгийн ихэд хэлсэн 1000 чулуу шидсэж шудраг бос юм шиг боловч зүгээр ингэснээр илүү хүн өөрөө хүчрэхэгчдэг. Хүнээс өршөөл, инэрэл,
уучлал гарахад хүн өөрөөсөө асар том чулуу, хад чулуу сэтгэлийн тэр буглаас тэр бүгдийг өөрөөсөө гаргаж хайж идэг. Тэгэхгүй бол өөртөө өш хонцогнол. Тэгэл ер нь хамаг харын юм л өөртөө л наагаал тэрэн дээрээ дахиад нэмэл наагаал явдаг. Зүгээр амьдрал чамд шудраг бос юм шиг мэт байсан ч чи чин үннээр сэтгэлээрээ энийг даван гарах хэрэгтэй. Хатуучих хэрэгтэй, хатамжийг олох хэрэгтэй. Өөрөөрөө бахархах болно. Эргүүлээд амьдрал чамд тэр хайр инэрлийг үзүүлдэг. Тухайн мөчтөө чамд тэгж мэдрэмж өгөхгүй байж боловч хэсэг хугацаа цаг явахад чамд хорвоо дэлхий хайр инэрлийг хязгааргүй үзүүлэх болно. Итгээрэй. За баярлалаа.